асуулт асуугаад. Нэгт нь шүүхийн ерөнхий зөвлөл Батбаяр байна уу? За, шүүхийн ерөнхий зөвлөлөөс би нэг юм асуулт асууя. Танахаас ийм бичиг ирүүлсэн улсын хурлын дарга энэ нэр дээр шүүхийн дуусаагүй барилгыг санхүүжүүлэх ийм шаардлага байна. Хаанул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 36 тэрбум төгрөгийн төсөв төртөг бүхий шүүхийн цогцлборын дуусаагүй барилгыг санхүүжүүлэх талаар бичиг ирүүлсэн. Сангийн сайд үүнтэй холбогдуулж бас хариу бичиг ирүүлсэн л дээ. Тэгээ энэ жилийн төсөв дээр бид нэг ингээ үзэхээр шилжих барилга дээр 18.10 хэдэн сая вүлээ? Шилжих барилга дээр өөрөөс ийм санхүүжилт тусаагүй шинэ барилгын санхүүжилтээр 19 тэрбум төгрөгийн юу тусчаад байгаа. Тэгэхээр энэ сангийн яам энэ дээр бас нэг хариулт өгөх ёстой. Батбаяр шүүхийн ерөнхий зөвлөлийг төлөөлж ирсэн шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн. Тэгэхээр энэ дээр нэг тайлбар өгөөч. Танахаас бол бид нар шилжих барилга дээр 18.6 тэрбум төгрөгөө энэ жил тусгуулад энэ цогцлбор барилга дуусгамаар байна гэдэг ийм саналыг ирүүлсэн. Сангийн яам болохоор бид нар энийг шилжих барилга дээр тавьцсан гэд хариу бичиг ирүүлсэн байдаг. Гэтэл төсөв дээр төвөр хийгээд үзэхээр шилжих барилга дээр тийм хөрөнгө тавигдаагүй шинэ барилга дээр 19 тэрбум төгрөг тавигдсан байгаа. Тэгэхээр Батбаяр шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн дээр нэг танаа бичиг эсвэл буруу бичиг ирчээд байгаа юм уу? Эсвэл сангийн яам буруу хариу өгчөөд байгаа юм уу? Эсвэл төсөв дээр алдаж эн чинь суучаад байгаа юм уу? Энэ дээр нэг хариулт өгмөр байна. Хоёрт нь улсын ерөнхий прокуророос хэрэглэх газрын дарга Цогтбаатар ирсэн байна уу? Цогтбаатар дарга танахаас бас улсын хурлын даргын нэр дээр бичиг ирсэн. 2020 онд бид нар прокурорын байгууллагын 90 жилийн хойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар тусгаас нь тогтоол гаргаж өгөөч гэж бичиг ирүүлсэн. Энэ тогтоол гаргуулах хүрээндээ энэ 2020 оны төсөв дээр энэ 90 жилийн хойг тэмдэглэн өнгөрүүлэх зардал чирэгдэл нь ингээд туссан уу? Зүгээр одоо бид нар бол их хурлын дарга бидэнд танилцуулсанаар бол энэ тогтоолыг гаргах талаар бид нар судалж үзэж байгаа. Тэгээ бас дараа нь хөрөнгө мөнгөний асуудал гэдэг ингээд яригдах вэ. Тийм учраас энийг асуух гэсэн. За 3 дугаарт би хууль зүйн сайдаас асуух гэсэн. Бид нар эрүүгийн хуульд шинээр зорчих эрхийг хязгаарлах ялын төрлийг оруулад хуульчлаад энэ хуулийн хэрэгжилтийг хойш нь тавиад 21 оноос их хэрэгжүүлэхээр ингээд явж байгаа. Тэр энэ би юу хэлэх гээд нэг бол манай эрүүгийн хууль ингээд доглон ажиллаад байгаа. Ял гэдэг үл тэр өөрөө эрүүгийн хуулийн бас томоохон нэг хариуцлага цээрлэлийн нэг төрөл хэлбэр. Тэр энэ доглон ажиллаж байгаа энэ хуулийг хизээ доглон биш ажилуулах вэ? Эх оны төсөв дээр миний олж харснаар зорчих эрхийг хязгаарлах ялын талаар хөрөнгө мөнгө суугаагүй харагдаж байгаа. Тэр энийг зохион байгуулах үүрэг нь танаа яам энэ ялыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Тэр энэ чиглэлээр ямар ажил зохион байгуулж байна? Нэмдэр цайдаас эхлэе. Би эхлээд Батнасан гишүүний тэр хилтэй холбогдуулсан асуудал. Би ерэн дотроо бодож байсан юм бол одоо ингээд энийг бүртгэл асуудал дуусны дараа хилийн цэргээ нэг үш шаттайгаар энэ цагдаа харж үздэг шиг харж үзэж тэр цэргийн байр башингийнхын асуудлыг жил дараа л нэг зохицуулт гэж шийдвэрлэе гэж л бодож байгаа. Энэ чинь 10-аад байгууллага байдаг, бүгдээрээ бие даачсан төсөв мөнгө баг нэг дор бүгдийн шийдвэрлэх бололцоо байхгүй. Хилийн цэргийн ээлж ирнэ дөхчөө гэдэг би зориуд их хурлд нэг гишүүдтэй хэлье гэж бодсон юм. Дараа жилээс ирнэ энэ чиглэлээр саналууд орж ирэх байх. Тэр үедэн дэмжиж өгөөрэй гэж хүсэх гэсэн. Хоёрдугаарт юуны асуудал байдаг. Энэ зорчих эрхийг хязгаарлах ялын асуудал байдаг. Маш их өндөр өртөгтэй тооцоогүй хууль хийчихсэн байлээ. Тэгээс сүүлд нь энэ ялыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх гэж Солонгосын талдаа зээлийн хүрээнд яриаг хэлэлц зориуд байнга явагдаад байгаа. 14 сая доллар нэг яригдаад тэрнээс буухгүй Солонгосын талдаа энэ асуудал ярьж нэг тийшээ болгох зорилготой ажил хийгдэж байгаа. Ер нь тэр хүрээндээ л явах байх. Солонгосын гиснээс гишүүдэд танилцуулах юм бол архив дээр нэг 19 сая долларын төсөл хэрэгжиж эхэлнэ. Архив болвол 92 үед болвол энэ төсөл хэрэгжээд нэг дэлхийн стандартад хүрчнэ.
Дотоод хэргийн сургууль дээр бас нэг төсөл явж байгаа. Энэ сургууль гайгүй болчихно. Шүүхийн шинжилгээнд дээр бол хоёр төрлийн төсөл явж байгаа. Хоёр төрлийн төсөл явж байгаа. Нэг нь койкогийн төсөл, нөгөөх нь нэг эзэм банкны зээл байгаа. Энэ нийт дүнгээр нэг 16 долларчим сая долларын асуудал байгаа. Энэ төслүүд хэрэгжсэн тохиолдолд ер нь хэрэгжиж эхлэх, зарим нь эхлэх гэж байгаа. Хуулийн байгууллагуудын миний чиглэлийн асуудлууд гайгүй болчихно гэдгийг гишүүдэд танилцуулах гэсэн юм. Зурж хэрхэн асуудалдар бол Нямбатар дарга тийм л байдалтай байгаа. Ер нь гадны зээлээр байшин барина гэж байгаа. Тэгээ тэр зөөдөг гав гинжичин бол жигтэйг нь үнэтэй юм байл шүү дээ. Одоо нэгэн их хурл хууль гаргачихсан юм чи ямар ч бас энэ төслийг хүрээнд ажлаа хий 21 оноос бэлтгэлийн хангая гэсэн юм л дооцоотой явж байгаа. Дотоодын их өсрэн дээр бол байхгүй. Саяны тэр солонгосын зээлтэй холбоотой юм дээр сангийн яамнаас нэмж тодруулах зүйл байна уу? Зээлийн хэлцээрийн хүрээнд энэ асуудал ямар шатандаа явж байгаа? Ажлын хэсэг 4-р микрофон. Бангарооны дараагийн асуултанд хариулъя. Бид энэ Солонгосын засгийн газраас Монгол улсын засгийн газарт олгох 300 сая Америк долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэд хэдэн төслийн санал тавьсан. За засгийн газрын тогтоолоор бол энэ 300 сая Америк доллароос 44 сая Америк доллар нь хууль зүйн дотоод хэргийн салбарт оногдож байгаа. Энээс яг 14.7 сая Америк доллар нь цахим хяналтын нэгдсэн тогтолцоо буюу энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар дээр хэрэгжихэн зорчигт эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэх боломжийг бүрдүүлэх ийм төсөл хэрэгжих ёстой. Монголын талаас авах арга хэмжээгээ сангийн амтаа засгийн газартай хамтраад бүгд арга хэмжээгээ авсан. Энэ нэг цахим хяналтын нэгдсэн төв учраас байшин барилгатай холбоотой асуудал байгаа. За Экзим банкныхаа эхний ээлжинд бол байшин барих дээр жоохон татгалцсан хариутай байсан. Сүүлдээ ойлголцсон. Газраа 100 айлд байдаг иргэний шийдвэр гүйцэтгэлийн байр байдаг. Тэрний газар дээр бариулъя гэж солонгосын инженерүүд нь ирж үзээд тохироод за газрын хэмжээ арай багтсан учраас нийслэлтэй ярьж агаад газрын хэмжээг арай томсгоод авцсан. Тэгэхээр нэгэсэндээ бол засгийн газар Монгол улсын зүгээс хийгдэх ажлууд хийгдсэн. Төслийн тэзүү энтер хийгдээд явж байгаа. Бид солонгосуудыг аль болох шахаж ажиллаж байна. Дагж мөрдөх журмын тухай хууль заасны дагуу 21 оны 1 сарын 1-ээс л ямар ч гэсэн энэ ялаа хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлнэ гэсэн ийм л төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Гэхдээ бас технологийн хувьд шийдэггүй олон асуудал байгаа юм байлээ. Анх энэ ялыг эрүүгийн хуульд бий болгохдоо энэ 4G сүлжээ 3G сүлжээ ашиглаж тэр ажилтг цахим гав хэрэглэн энэ гэж яригдчихсэн юм байна. Гэтэл улсын хэмжээнд чинь тэр 3G 4G сүлжээ ороогүй газар нилээдгүй олон байдаг. Тэгэхээр ял маань хөдөө орон нутагт хотод ялгууртаа хэрэгжиж болохгүй. Тэр сүлжээ ороогүй газруудад сателлайтаар хянана гэдэг. Тэр гав нь холбогдоод. Гэтэл 3G 4G-гээр бол өдөрт гарч байгаа зардал нь бага. Гэтэл сателлайтаар тэр гавтайгаа холбогдно гэхээр өдөрт гарч байгаа зардал нь 70-80 мянган төгрөг болчиход байдаг. Тэгэхээр энэ бол бас олигтой шийдэл болж чадахгүй байгаа. Энэ дээр бол хууль зүйн дотоод хэргийн яамны зүгээс бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага солонгосын холбогдох байгууллагуудтай хамтраад өөр ямар шийдэл байж болох уу гэдэг дээрээ бол ажиллаж байна. За энэний хажуугаар бол төслийн техник эдийн засгийн үндэслэл хийгдээд явж байгаа гэдгийг танилцуулъя. За нэмдэр цаад. Анхнаас энэ их хурлын гишүүд байнгын хорооны удирдлага гишүүд нэгдсэн ойлголттой байх хэрэгтэй гэдэг үүднээс би ганцхан мэдээлэл өгөх гэсэн. Ер нь солонгосын Экзим банкны төслүүдийг удаан хэрэгжих төсөл шүү. Энэ архивын төслийг жишээ нь шинжилгээний хүрээлэнгийн төслийг би 12 онд хуулийн яамнаас өгтө засгийн газрын шийдвэрийг гаргуулчихад явсан юм шүү дээ. Тэгээ зогсоогоо хийчихсэн. Дахиад би цогт сайд болчиход гүйцэлтэд ихсэн 16 онд. Одоо хүртэл эцсийн хувьдраар ажил нь эхлээгүй байгаа. Ер нь 3-4 жил хөөцөлдөж тэр чинь эхлээд нөгөө тэзвэлд юм боловсруулна. Дараа нь Монголын талтайгаа тохиролцсон. Тэрний дараа Солонгоста тендер шалгаруулна. Шалгарсан компани ажлаа эхэлнэ. Гэрэндээ гар өсөх зурна гэсээр байгаад 3-4 жил авдаг юм төсөл юм байгаа юм шүү.
Энэ явдалтай төсөл. Манайхан бол ерөөсөө шийдвэр гараад шууд хэрэгжээд эхэлчихдэг гэж ойлгоод байдаг тийм зүйл биш. Яг энтэй ижил төсөл Нямбатар дарга энэ шуурхай удирдлагын төв дээр хэрэгжсэн шүү дээ. 2-3 жил явж яж би 8 оны засгийн газарт байхдаа нэг байшин бариулж одын цагдаагийн ерөнхий газрын хажууд байна. Дултран тоног төхөөрөмжөнд тавьж энэ түргэн онцгой байдал цагдаа гурвын дуудлагыг нэгтгэж шуурхай удирдлагын төв бариулсан төвхтэн байгаа юм. Тийм маягийн төслийг тэр 100 айл дээр хэрэгжүүлэх нь тухайн асуудал яригдаж байгаа юм шүү. За, шүүхийн ерхий зөвлөлөөс 7 дугаар микрофон. За, хууль зүйн байнгын орооны дарга гишүүд, за өнөөдрийн хуралд хүрэлцэн ирсэн оролцогчдын энэ өдрийн амгалан гэрье. За, хууль зүйн байнгын орооны даргын асуусан асуултанд хариулъя. Шүүх прокурорын байрны хангамжийг сайжруулах зорилгоор нийслэлийн хан уул дүүрэгт 37.7 тэрбум төгрөгийн төсөв төрдөг үхээ шүүх прокурорын цогцлбор барилгын ажил бол анх 2013 онд эхлүүлж 4.964 сая төгрөгийн өртөгтэй зойрын давхрын барилгын угсралтын ажил хийгдсэн байдаг. За 15 оноос хойш хөрөнгө оруулалтын төсөвдөр тавиагүй учраас энэ ажил бол бүрэн зогссон. Тийм учраас шүүхийн ерөнхий зөвлөлөөс за энэ хөрөнгө оруулалтыг энэ барилгыг барьж эхлүүлэхийн тулд нэг энэ жил 4.5 тэрбум төгрөгийн саналаа оруулсан. За харамсалтай нь энэ бол сангийн яамн дээр хасагдсан байгаа. Хууль зүйн байнгын орон даргын асуусан тэр шилжих төсөвдөр байгаа 4.5 тэрбум төгрөг нь болохоор прокурорын байгууллагт нь энэ хоёр цуг явж байгаа харалдаа байршлын хувьд. Тэгээ прокурорд нь тэр шилжихтэр нь болохоор 4.5 тэрбумыг тавьсан байгаа. Шүүхтэр бол байхгүй. Мөн хоёр дахь тэр асуулт болохоор шүүхэд шинэ барилга дээр 4.4 тэрбум гэдгийг асуусан. За энэ нь болохоор дээд шүүхийн барилга. Дээд шүүхийн төсөв болвол шүүхийн ерөнхий зөвлөлийн төсвөөс тусдаа орж батлуулдаг ийм төсөв байгаа. За баярлалаа. Сангийн яам. Энэ ингэж байгаа шүү дээ. Батбаяр дарга. Энэ шин дээр чинь 4.5-ыг тавьчихад байгаа. Шин санхүүжилтэн дээр. Танах болохоор шилжихтэр манай энэ санхүүжилтийг үргэлжлүүлж шилжүүлж бариулж өгөөч гэж байгаа. Шилжихтэр танаа дээр тэг төгрөг байгаа. Прокурорын байгууллагын шилжихтэр 4.5 тавигдсан байгаа. Шин дээр прокурор дээр болохоор 1.2 орчим тавигдчихад байгаа. Тэгээ би энэ сангийн яам шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирсэн бичгийг сая би утгын ерөнхийд уншиж өглөө шүү дээ. Төрийн нарийн бичгийн дарга сангийн яамны. Энэ ямар учиртай юм бэ? Танах болохоор шилжихтэр тавьчлаа гэсэн шилжихтэр энэ төсөвдөр чи алга байна. Шин дээр бол хэдэн төгрөг тавьдсан байна. Аль нь зөв яриад аль нь буруу бичиг явуулаад байгаа юм бэ? Энийхээ учрыг олж өгөөч л гэж төсөв хэлцэж байна. Би зүгээр сангийн яамд нэг жоохон шүүмжлэлтэй хандмаар байгаа шүү. Та хэд жил болгон төсөв дагуулж баахан хууль өргөн барьдаг. Тэг үндсэн хууль давсан хууль өргөн барьцсан. Төсвийн тухай хуулиар төсвийн орлого зарлагыг нэмэгдүүлж болохгүйгээ барьцсан. Үндсэн хууль нь чинь улсын хурл төсөв батлана гэсэн хуультай. Тэгээ танаа яамныхаа орж ирэн ингээд бүх их хурлын гишүүдийн өдөөс энийгээ суугаад иддэг. Бид нар та нар бол зүгээр батламжлах үүрэгтэй нөхдөөчүү гэсэн агуулгатай асуудал ханддаг. Энэ удаагийн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөн дээр үндслэгүүгээр төсвийг нэмэгдүүлэх, орлого зарлагыг нэмэгдүүлэхийг үндсэн хуулийн өөрчлөлтөөр хязгаарлая гэдэг энэ үндсэн хуулийн зохицуулт одоо орж ирэхгээ явж байгаа болохоос биш. Одоо та нарын барьснаар төсвийн тухай хуульд орлого зарлага нэмэгдүүлэхгүйгээр бүх төсвийг хайрцагт бичиж орж ирчээд тэгээ бид нар нэг баахан мөрөөдлийн жагсаалтыг наан цаана ярьсаар байгаад тэгээд эцсүүлд нь 11 сарын 15 гэдэг хугацаагаар тулгаж байгаа батлуулдаг. Тэгээ одоо энэ байгууллагуудын хооронд явуулсан бичиг чинь ийм нэг наан цаана ойлгомжгүй бичиг. Би шүүхийн ерөнхий зөвлөлийн ирсэн бичгийг ингээ их хурлын даргад ирсэн бичгийг энд барьчаа сууж байна. Энэ дээр юу гэхээр бид нар энэ хан уул дүүрэгт баригдаж байгаа энэ 36 тэрбум төгрөгийн төсөв төртөгтөө шүүхийн цогцлбор барилгыг энэ жил шилжүүлэхээр ингээд үргэлжлүүлж баримаар байна гэсэн санал ирүүлсэн. Тэгэнгүү танаахан хариу бичих нь юу гэж ирүүлсэн бэ гэхээр бид нар шилжихтэр энэ мөнгийг тавьж байгаа гэсэн. Тэгвэл энэ оны төсөв дээр
шилжихтэр тийм мөнгө алга байна. Шин дээр тавигдсан байна. Энийхээ учрыг олооч гэж байгаа шүү. Жохон хүндгэлтэй андараа сангийн яамныхаа төсвийг их хурл батлах ёстой. Та нар өөрсдөө урьдчилаад баталчаад тэг биднэрт нэг хідэн тоо нааш цааш нь ингэж хэрэлдүүлж байгаад хамгийн сүүлд нь 11 сарын 15 гэдэг хугацаагаар батламжлуулаад байгаа шүү. Үндсөлийн цэцмэцэд хандаж наад энэ төсвийн тухай оруулсан өөрчлөлтийг чинь бас эргэж хармаар зүйл байгаа шүү. Төрийн нарийн бичгийн дарга хариул энэ дэр. Ажлын хэсэг 3 номер. За энэ шүүхийн зөвлөлийн байр гэдэг энэ барилга бол 13 оноос цартсан. Улсын хэмжээнд цартсан 54 барилга байна. За энэ жил 54 барилгаас бид нар 38-ыг бол оруулж байгаа. Гэхдээ ямар зарчим барьсан гэхээр нэг хэдэн зарчим барьж байгаа. Нэгдүгээрт бол энэ төсөв зураг төсөв нь бол одоо маргаангүйгээр эцэлж магадлан хийгдсэн байх хэвээр. Хоёрдугаарт бол энэ хөрөнгийг шийдснээр энэ байшингууд бол ашиглалтанд орох боломжтой гэсэн ийм зарчим барьсан. Гуравдугаарт бол энэ төсвийн хязгаартаа багтааж шийдвэрлэх ёстой гэсэн. Манайхаас бол энэ явсан бичгийг би үзээ сууж байна л да. Манайхаас бол яг энэ шаардлагаар энэ байшинг бол шаардлага хангахгүй байна. Энэ 20 оны төсөвт суулгах боломжгүй байна гэсэн ийм бичиг явсан байна. За дагалдах хуулийн хувьд бол биднээс яг тийм хууль өргөн бариагүй гэж бодож байна. Зүгээр төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар энэ зарлага нэмбэл хасна гэсэн энэ зарчмыг та ярьж ах шиг байна. За хууль зүйн сайд. Энэ байштай ийм болсон юм байлээ. Тэмээжүү хууль зүйн сайд болсныхаа дараа энэ шүүх прокурорын нэгдсэн зохицбор байшин бариулна гээд яамдар зураг мураг хийлгсэн юм хаашаа юм уу. Тэгээ 13 оны төсөвт нэг хэдэн төгрөг суулгаад суурийг ухчаад суурийг бараг тавьсан гэж дуулдаад байгаа. Тэгээд тэрнээс хойш Алдан уугийн засгийн газар уяас эхлээд мөнгө өгөн байчихсан сайхан бэлгийг ялгаагүй. Тэгээ сүүлд нь Бямцогт хууль зүйн сайд болчиход энэ манай яамд холбогдлого асуудал шүүхийн ерөнхий зөвлөлт прокурорын чиглэлийн юм байна гээд холбогдох газрууд нь шилжүүлж гисэн ийм асуудлаа наадах чинь. Ер нь бол энэ шүүх прокурор авилгалынх нь байшин барилгатай холбогдлолтой хөрөнгө мөнгөний асуудалтай холбогдлолтой ийм юм хуулийн яамны төсөв сууглаар шүүхийн бие даасан байдал тусгаар тогтнолд аюул учрах гэж яана гээд цэрвэд байдаг учраас тэгээ энэ харьяалах газрууд нь шилжүүлж гисэн асуудал шүү. Над тэр суур тавьсан компани бичиг ирүүлсэн. Энэ ийм ажил болоод гацаад удаа бараг 10 жил боллоо яах юм бэ гэж. Та нар тэр шүүхийн ерөнхий зөвлөл прокурортойгоо ярьж наад юмных учрыг бол гэдэг хариуг нь би өгсөн. Ийм л зүйл байгаа шүү цаатал. Тэгээ цаашдаа энэ барилга байшинг нь яах юм байгаа. Ёстой сая энэ ажлын хэсгийн гишүүд Нямбатар дараа ажлын хэсэг байгуулна гэдээ хэлчих шиг бол энийг уучж үзэх гэдэг юм байхгүй. Гэм байхгүй. Биш улуухан гэлчих. Шүүх прокурор цаашдаа энэ засгийн газараас хэд салангад энэ барилга байшин элдв юм шийдэх гэж оролдож байгаа чинь бүтэлтэй юм хязгаарч болохгүй. Энийг ойлгох цаг чинь төгсөж байх уу? Тэгээ нэгдсэн бодлого нь алдагдаад хөрөнгө санхүүгийн гачаалд ороод гүйцэх чадвар эднэрт байхгүй. Ийм л ядчих шүү дээ. Тэгээ наад юм чил явахгүй байгаа шүү дээ. За болио одоо энэ ажлын хэсэг гараа тэр шүүхийн ерөнхий зөвлөлийнхэнтэй ярьж байгаа тэр прокурортой ч гэсэн ярьж байгаа тэр зохицбор барилгуудын явцыг байнгын орооноос байгуулагч ажлын хэсэг очиж үзээд санал дүгнэлт гаргаад холбогдох байгууллагууд нь энэ талаар бас уламжлалээ. Тэнд суур хийгээд оргисон гэдэг чинь өөрөө төрөөс мөнгө гараад тэгээ өхмөл байдалтай л ингэ байгаад байна. Энийг нэг талд нь шийдэхгүй болохгүй хаа гэж бодож байна. Цогтбаатар прокурорын эрхлэх газрын дарга Цогтбаатар тэр 1-р номерын юм дээр суучих. Танах ийм тэмдэглэлтөө тэмдэглэе. 90 жилийн ой тэмдэглэе. Их хурл тогтоол гаргаж өгөөч гэсэн. Тэр эх оны төсөв дээр энэ ой тэмдэглэлтэй холбоотой зардал чирэгдэл чинь туссан уу? Их хурлаас бол хөрөнгө шийдэлгүй тогтоол гаргах юм боломжтой гэд энэ ажлын хэсэг судалж үтсэн байгаа.
Баярлалаа. Улсын ерөнхий прокурорын ганцаараа хэрэглэх газрын дарга Зөвхтбаатар хариулж байна. За 2020 онд прокурорын байгууллага байгуулагдсны 90 жилийн ойг тэмдэглэх бүх зардал бол хууль тогтоомжийн дагуу засгийн газраас улсын хурлд өргөн барьсан төсвийн төсөлд бүрэн тусгагдсан байгаа. Энэ хэмжээнд бид хангалттай ажиллаж чадна гэж үзэж байна. За болцсон уу те? Болсон. За гишүүд асуулт асууж хариулт авч